Салхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Нүрэнд яга чирэн хүрээд байгаа. Боломжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагта би болгоомж тавья. Энд бодог нэмэх. Маш туранхай харагдмаар байна. Эрхэм дайцсан бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг цочоод зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан туршид нь шарнд хий. үгүй хүлээгэж. Чанга хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дайцсан гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүдгээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сансая доо? Уралаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гээд байна. Яа чадаж байна. Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсүр. Тархийг чинь хитрхийг шарчж. Чамд тэнэг шансаар дүүрч гэж ирдэ. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дайцсан. Хүүхдээс хэн ээж нэмэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна. Би бодож олсон наац шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж юу хэлээрэ. Харатан хатан руугаа нулмэн гинэ. Наадха бар. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дайцсан минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дайцсан. Үгүй. Өрчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха, чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж бодно. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нвэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны засалт мөн шаржигнтал түлээд хормоор царай муутай болно. Хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Зөвхөн жинхэнэ ээж нь өхөөрдөн бяцхан амьтан гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яа чадчихна. Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Мундаг какао чаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг хоёод ингээд одоо хартаа. Тархаж байна. Тэглэн барьсан юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч чав. Үгүй. Миний хүүхэд бүр торчхож өсөж байгаа ах та. Эд алив өөр минь. Хартаа.
төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж тавьчихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу байж. хийгээд байгаа юм бэ? Ямар хэмт хэрэггүй хоогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүг уудаг юм. Чи юугаа мэдсэндээ? Энэ органик севэрсүү. Миний хүүхэд тасны мухалгийн ямар ч нарийн боогоос илүү сайн иддэг юм шүү. Загсан царай гинэ. Миний хүүхэд сүг яг Фаренгейтийн 83 хэм болтол халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг одоо гинт даваач чи. Эрхэмдээц ахад ганцхан боломж олгооч. Эрхэмдээц. Миний зулцах баачхлаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Муаратан. Хатныхаа өмнө уудаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэмдээц асуудлыг шийдэх аргыг олжголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэмдээц. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөө хүн гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм бай. Маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичгүүртэй амтан харин цаг үрчлээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Юу? Оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэмдээц. Өнөөдөр сайн ажиллаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө юм байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За тэгье эрхэмдээц. Эрхэмдээц сүвид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талхуу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За тэгье эрхэмдээц. Донод хамгаалагч дахин төрөв. Эндрийн цагт Авчны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Эд. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд донод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэвол хийгээс тэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үсттэй. Төцгий юу? Тэр чин донот биш үсттэй. Донод байна уугүй юу ямар хамаа байна. Тэр хүндийг тэл байвал болоо заа юу. Гэхдээ Оо, цөцгий хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд рэдийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа донод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчөөд хүрээд ир. За, ийм юм байх. 10 гаруй жил донот хамгаалагчийн гол дүр нь би байсан. Арай дэндэж байгаа юм шүү. Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг ч алга. Хүргэлтийн жолооч. Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгч! Юу? Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яадаг юм бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдгийн билүү те. Рэд түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За.
Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй донод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талгаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй ихэд гарсан царай байна да. Өөрөө донод хамгаалагч юм биш үү? Үгүй ээ, би биш ээ. Мөн л ашиг байна да. Сүү, пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа Ноён юм? талгаа энэ пицца хүргэж ирсэн хүн донод хамгаалагч рээдтэй яг адилхан биш байна уу? Нэрээ тийм байна. Үгүй би донод хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талагчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр донод хамгаалагч мөн байна. харийн үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм шүү. Тэр байна. Юу гэнэ? Яагаад цэцгийн донод хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чинь донод биш шүү дээ. Юу цөцгий нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийний цохилтыг хийлгээд Ямар ялуу юм бэ? Донод хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүгтэй байх ёстой юм биш шүү. Ноён талхаа оюулаа рээдэд тусалцгаа идэх үү? Яаж тэр? Ингээд хараа зугаад иж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа донод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг донод хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юм дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд донод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцоо өөрчлөх. Концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Донод хамгаалагч удирдал бүр дээрээ өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол донод хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач аргагүй мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо донод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь? 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол донод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн. Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа би яхараа горил болдгийм бэ? Донод хамгаалагч чинь тавуулаа шүү. Өөр арга. Бэлнүү эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red бүргэд. бирлээ. Талх Aspen. Сүү магчин загас. Зайдасхан зан. Шоко горилла. Хурч гэлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах донод хамгаалагч Animal Force. Ямар байна? Янзтай байгаа биз? Энд чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хинд ийм юм таалагдах вэ? Ноён талхаа бичээгээ оруулмагц үзэлтийн тар нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүв байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ донод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Гоё юм болох байх та. Донод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё доо.
Ээж, өнөөдөр үнэхээр доонод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ. Нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Шүтэн бишрэгчд дөөрөө ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж илтэй. Дуулалт жүжигт тоглоогүй удсан сайн байж чадах болов тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуйн хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаа та доноод хамгаалагч миний хүчийг мэдэр. Миний дайралтаас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Ээж. Чин одоо юу болоод байна? Эцэн дээр гал гарчихлаа. Тоглолтоо яах болж байна? Чи чин гарахгүй юу игээд байна? Тоглолтын танхим гал гарчих. Чихтэй бүгдээрээ аюулгүй гараад ирсэн наад болж шүү. Манай хүү одоо олдол тоглолтын тагим дотор байгаа. Өг минь авраач. Одоо яадаг вэ? Оо минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рэд энэ улаан гал руу орох гэж үү? Үгүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр доонод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварна. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Аль. Хаалга бараг л. Газ чалаа гэж юу? Одоо яах вэ? Доонод хамгаалагч ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулна. Хамгаалагчийн цогцол. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшөглөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болчихоогүй байгаа да. Минь. Рэдвай. Бяцхан доноодыг аварчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, Рэд доонод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Тэр харна. Рэдийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг бай. Рэд үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм ал хийсэн штэ. Тэр ч яг тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжигээ тоглож чадахгүй. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй хазар зүгээр байгаа болов та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Доонод хамгаалагч 26 дугаар ангид цөцгийн гол дүр үздэй. Цөцгийн чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болж чад байна. Нэрээ юу? Тийм ээ. Донод жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донод хамгаалагчийн 26 дугаар ангийн гол дүр нь чи. Баярлалаа. Нэр нь донод хамгаалагч Галт Баатар Рэд дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Рэд эргээд донод хамгаалагч болчихлоо штэ. Галт Баатар Рэд дахин төрсөн юм уу? Гоё юм аа. Баярлалаа. Бүгд нь баярлалаа. Рэд донод. Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаа чи ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгүүл авч болох уу? Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ өөрчлөсөн сэтгүүл байна. Сонсож байна уу? Дугуй бэ. Айшоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй. Зүгээр л кас. Барагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслагтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Хурдан чинь хурдан байна шүү.
Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж цаар тавьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдэд цаас хайжлах дуртай. Харин би үгүй. Би ус хайжлах дуртай. Хайж чулуу даавадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирэх мэ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар сүүн крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй байна. Байж байгаарай. Гэтэ танк ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирэх мэ. Одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хатагтай кремийн цэвэрлж эхлэе. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмэ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалгавар руу би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хинч вэ? Ухаагаад тоход хардгүй юм бах та. Одоо цэвэрлээ гэхий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бяцхан амтан шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг ухаадаг. Хүү минь нааш нөгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадах юм. Урдаас нь хошоо. Хөөх! Яста! Баярлалаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс хөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажил хуугүй юу гэдэг чинь шалтгаална шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Хол орцон мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр цөцгий нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод. Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хардаа ямар бүтээгч сурдаж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Алхны муглаг хотын тэнгэрт нисж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Эврийн нураасны төлбөрийг нэгцэн дутаалгүй авна. Хөөе, энэ газар нь юм байна. Энэ нөгөө алдарт татч үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө.
Намайг уучлаарай ноён толгой. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, элсмэн дэрсэн бол боллоо. Шалгалт авч дууслаа. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ болгоны чин хийнэ. Хичээж ажилланаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явчих. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноён тоо. Би хируудаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён толгой. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён толгой баярлалаа. Хүүхдүүдийн ус засах гээд ядарсан уу? Зүгээр. Ой, наашаа хүрээд ир. Чадгийн бол авал та. Наад чи миний. Хөөе, солигнууд минь буцаага тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён толгой та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тийм нөөцөөгөө хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн ус засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. Ойлоо штэ. Хонгор минь чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сармөвчний өгзөг улаан. Тийм ээ. Улаан зүйлвэл түгэсэн. хөөй. Дууг байгаа чи. Дуул чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яалцгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх тоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завааруулж л мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да. Хөөе, маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болоо вэ? Төрсөн өдрийн минь хүрэрий. Төрсөн өдрийн минь хүрэрий. Төрсөн өдрийн минь хүрэрий хайртай ялуудаа. Төрсөн өдрийн минь хүрэрий. Тийм ээ, баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдгийг. Бэлэг. Бүгд хурдан ирчээ. Магда. Хүү минь юу цэцэг вэ? Юу чүшээ. Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь бирлээ. Харта, энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Том охины манд бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэг юм бэлүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүү нэг ч байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаад ирээ. Цэцгийн багтаага өгөхгүй мүү? Багшд өгөх юм аа. Оо.
Багшийнхан байж. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний юм булгаалаад байгаа юм бэ? Чамаатай. Хонгор минь. Төрсөн өдрийн мэд хүргэе. Хайрт минь. Чийл тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нэгэд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли. Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гарамд дуусал уусч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу. Өөрөө наатах авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хүүхдүүд гээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зовсноч мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна. Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төрөх хүлээгээрээ та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгчэрлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэдэн 4 хүүхдийн ээж. Хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана байгаа юм бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд ид. Тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэрийн байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Өсөөд байна штэ. Хаасаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Ээж ирлээ. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Үс чинь бүр хэтэрхий болж чажээ. Сүүн крэм бүгд хайлчихсан. Үзээлцгэн шоколад хоёр бараг ялдарч байна. Үсээ янзлуулаад хэр удсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээгүй удсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэртээ 6 амбултай айлыг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл гүйцэтгэг. Та сая өрөөгөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Олон юм ярьлгүй хөдөлгөө.
болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосаа. Гэхдээ хэдий ийм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу гэсэн үг вэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хүүхдүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хүүхдүүд ээ? Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хатэж. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэхдээ хэн бүгдийн цэвэрлж гисэн юм бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөөг би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болж ээ? Нэр юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, бигэд энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжи, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хардаа. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ чинь жинхэнэ төрсөн өдөр. Ээжи, хайртай шүү. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр бай. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөг талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийн янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусгачлаа. Шалтыны оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавьястан үсчин талх байлаа. Ахаа талх ялчглаа. Энийг хаа 7 хоног бүр талх ялаад байгаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшилэг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа Гоцавьястан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүү хүн оролцох баха. талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Инээдтэй юм аа. Архус ус болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шалдын сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлтгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр дуусан да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг? Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя.
Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Чиний хотод хамгийн их орлого олдог Бан Найго байна. Донод хамгаалагч сувралыг хийсэн тэр бомбд нөө. Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээс хуваалцсан уу? Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчний хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян нь гэсэн шиг хөргөчөндөх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг л авч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадгийн. Иймхээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь Энэ жараад ирнэ. Вэн талхчнээ. Талхчны газрын хамгийн шилдэг сексэхэг гуйлагч Мангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстсэхтэй өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Мангвай хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдл байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирл маань ядагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэхээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар маяг юм бэ? Үгүй, тэр чинь Талхчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Хиний талга болчихсон. Энд байж байдаг шүү. Энд гуйлагч талх яасан сайн жонгол ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж угаад гуйлагч болчихсон юм бэ? Би талхчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгө сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талхчны газар дарахж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. Намайг алиалагч орон хүн болох гэж. Хитрхи өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах. Энэ гоц авьяастан үсчин таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай юм бэ? Чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа өнгөрдөг шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хитрхи олон юм байгаа болохоор аль-наас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд тэр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглэн төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэс төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энэ чи юу вэ?
Ийм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талах чаргагүй мундаг юм аа. Ноён талах амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талах үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагч шиг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён жам. Та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тгий гэж хэл. Тэгээ би бүхүчээд ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүцээ. гол гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Хойлагчиг надад өгөхгүй яасан бэ? Юу? телевизээс хөөгций. Яаж хоног вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гониг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Нэрэл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлаа иргмэ. Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн сүм. Тань найзуудаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна да? Би Dos for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүн крем сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Ахлах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг нь гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энкэцүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхаа. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурднууга салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хийснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Ирхмэ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг.
Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаа дараа болохгүй юу? Шоколадтай сүү яг ингэж хэлсэн шүү дээ. Бас уурлах юм бол чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байд би шалгаа. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрээд юм уу гэхдээ. Ноён талхаа анханасаа намайг өсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандгаан анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Уршигэрэ би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За? Талх үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай үстэй. Би цонхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч муудсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чинь хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? Би зүгээр л туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлээ л дээ. Харда сүүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг ус засахад туслаач гинэ. Энэ эцэс үүснээс ус засаад өгч байгаа юм уу? Би байхад ямар сүүгэр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчихал та. Жинхэнэ ус засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтай марил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэг. Эднэр төрүүл бид хөгцөх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүй дээ би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах төрхнөөс нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй хизээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чадна. Миний сүүгрэмний санаатаа гарамга чадварыг харагтун. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарган тэгшиг биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй дээ. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна штий. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү, одоо чи л үзээд алдах үлдлээ дээ. Би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад хайж байгаа үү дээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөний хаалгыг харгуулъя. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайж. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэвлэнэ. Хөөе, чамд чимхүүр байхгүй үү? Чимхүр? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж өгнө гэж бодоод байна. Энэ байна. Амар сая харсан уу? Бүх хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчин аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд бургшаа хоошо чанга дарж угаа. Хожиг гял цал болох. Хожиг тойрог хэлбээр арчвал бодол чадахгүй хялтдаг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлгах. Гайхалтай юм аа. Амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Нэг хийгч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгдэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ. Гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү, ядаж
үстэй. Жаахан амрахгүй мó. Санаа зовдгүй. Би үргэлжлүүл чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Эрхмээ, та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үсцаасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёр талхны багш үсттэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтдаггүй тал. Ээж, та хэдий хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хууртай юм а. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волта болчихлоо. Хөөшөө, ундаг юм а. Өнөөдөр арай хол идэж чадгана байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава. Би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь хайрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газарт ажилд орчихлоо. Хөө минь чи мондөг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадгийн бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Ачаагүй хогийг гэдэг. Үсээ янзлуулах гэж ярьсан уу? Үгүй, сурталгаа тараах цагийн ажилтаа авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны хууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов? Энэ шалаа цэвэрлсэн юм уу, гоо мүү? Хаа сайгүй заваарчсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө идэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад дулаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай эрхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлдчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Ёо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг таньтай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг нь явуулчихсан болохоор захирлан зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу эрхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч
Джессика Жигэнсэн Боб байна. Оо, жигэнсэн боовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа их чин ажилд санаа зовох хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тарахар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирье. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талх явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ ээжээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалгал болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй нэ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтох байх та. Үнэрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэнг мэдх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө. Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх бачлаа. Нөгөө. Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрэй. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдэд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тий, би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо? Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр арай тэр жигэнсэн боо. Хаашаа хүлэхгүй эндээ байж байна. Чи энд үлдэж байж л ажил амархан болно. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцны яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй молгоо туслах ажилтаа саксо тооцооны ажил бүгдийг явуулчихсан болохоор чи байхгүй очиход тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо жинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жинсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талхаа үс засаад ядарч байна уу? Ноён талхаа та их ядарсан шүү. Ядрах юу байх вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Хаачаа надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би надад таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава. Ороод ирээрэй. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. Жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? Харин тийм. Сүү, шоко. Бүгдийн баяр. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён
талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа юм. Хурдан сууцгаа. Сүү, Шоко, та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамтдаа юм аваад өгвэй. Надад ногоодоо жигэнсэн бав. Надад пиццатай жигэнсэн бав. Жигэнсэн бопод болохгүй.